Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлаас алсын хараа 2000-т урт хугацааны хөгжлийн бодлого баталсан. За Монгол улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгоолох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичиж тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс гэр бүлийн тухай хуулийн шилжсэн найргын төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2025 оны 11-р сарын 14-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн болно. Гэр бүл бол хүн төлөвшөх, хүн хүнээ гэх сэтгэл бүрэлдэн тогтох, анхдагч орчин, хүнлэг энэрнгүү нийгэм байгуулах эрхэм зорилгын өр үндэс улс гэрийн хөгжил дэвшлийн гол тулгуур билээ. Тэр ч утгаараа Монгол улсын засгийн газраас хүний хөгжлийг бодлогынхаа төв тавьж хүнээ бодсон, иргэнээ эрхэмлсэн засаг төрийн үйл ажиллагаанаас улс гэр эх орны ажил амьдрал шууд хамааралтай гэсэн зарчмаар ажиллаж байна. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суур хуулийн хуулиудын нэг нь 1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл хүүхдийн эрхийг хамгаалах өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болжээ. Цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй мухардмал ойлгомжгүй байдлыг үүсгэж нийгмийн тулгамдсан хөндөөр сэдвийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа болон хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрэлттэй адилах нөхцөл байдал хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч ихээр хүүхд тээлгэх, зохиомол үр суулгах нь гэр бүлийн өв залгамжлалын эрх зүйр хэрхэн зохицуулах гэх мэт шин тутам тулгамдж буй ээдрэтэ олон асуудлуудыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа болно. Тиймээс хуулийн төс дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгалаа. 1. Монгол улсад гэрлэлтийн цуслалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж тэр хэрээр гэр бүл саллалтын улмаас эрх нь хамгийн их зөрчигдөх хүүхдийн асуудлыг хамтд нь шийдвэрлэхгүй байх тохиолдол улам бүр даамжирч байна. Иймд гэрлэлт цуслалтаас болж хүүхд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эсвэл эхийн хүүхдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуслалтаа хамтд нь заавал шийдвэрлэж байхаар тусгаж байна. 2. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амжиргааны доод түвшний хэмжээгээр бүгдийг тэгштгэх бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн наривчлан тогтоох. Хүүхдийн тэтгэлгийг сургууль сурч байгаа 18-аас 21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа. 3. Гэрлэлт дуусгар болсноос тусдаа амьдрах болсон эцэг эсвэл их хүүхдтэйгээ уулзуулах үүргийг хуульчилж хүүхдтэйгээ уулзахгүй эсвэл хүүхдтэй нь уулзуулахгүй бол зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж шийтгэл оногдуулахаар тусгаж эцэг их байх хүүхдийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хуулийн хөшөөргийг бий болголоо. 4. Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ. 5. 5-аас доошгүй жил хамтран амьдарч эд хөрөнг бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгар болоход гэрлэгчдэд дундын эд хөрөнгөө хуваалагтай адилтхан үзэхээр тусгалаа. 6. Цус ойртолтой сэргийлж гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсгээ шалгуулж болохоор тусгасан болно. 7. Хүүхдийг үржлүүлэх асуудлыг засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үржлэлтийн асуудлыг олон улсын жишгт нийцүүллээ. 8. Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжинд гэр бүлийн орчинд өсөн торных нөхцөлийг хангаж асралт гэр бүлийн талаар тусгасан болно. 9. Гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуцлбал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө талд нэхэмжлэх мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуцлсан бол хүүхэд нь буруутай эцэг эсвэл ихээ заавал тэжээнд тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа.
10. Хүйсийн өрсөлдлийн улмаас гэрлэлт дуусгар болох тээгч ихээр хүүхэд тээлэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг их байхаар мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг их байхаар тусгалаа. Хуулийн төслийг дагалдуулан иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эд хөрөнгийн улсын мөртөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулсан болно. Бүхнээс эрхэм бүгдээс чухал гэр бүлийн өмнө тулгамдж буй эмзэг хийгээд ээдрét олон асуудлын учиг зангилааг тайлж наривчлан зохицуулах уг хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэн дэмжихийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.